Өнгөрсөн энэ 10 хоногийн хугацаанд за бид ч өстой булаагаа чирчл байна л да, яг үнийг хэлэхэд. Засгийн газрыг огцруулах санал гаргасан тэр цаг хугацаанаас хойш маш олон процедур, үндсэн хуулийн эсрэг, Монгол Улсын их хурлын тухай хууль, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг зөрчсөн ийм олон процесс явж өнгөрлөө. Би одоо хамгийн ихний асуудлыг л ярьж хэлэх гээд байна. Улсын их хурлын гишүүд бүрэн эрхийнхаа хүрээнд засгийн газрыг огцруулах, улсын их хурлын даргыг огцруулах саналаа гаргах эрх нь нээлттэй. Хэн ч хорихгүй. Яагаад энэ процессыг процедурын дагуу явуулахгүй? Баасан дорж дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, дэгийн хуулийн 6-гийн 5-ыг энэ чуулганы танхимд яг 2 өөрөөр тайлбарлахыг 2 удаа сонслоо. Өмнө нь профессор даргын асуултанд нэг өөрөөр тайлбарлаж ирсэн. Өнөөдөр дахиад өөрөөр тайлбарлалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга үндсэн хуулийн 43-ийн 1-ийг өнөөдөр нэгээр маргааш нэг өөрөөр тайлбарлахыг харлаа. Улсын их хурлын дэд дарга хууль биш хүн засаглал ямар аюултайг тэр тусмаа тамхтай, алхахтай, микрофон нээж хаадаг эрэгтэй хүн ёс зүйгүй байвал ямар аюултайг өнгөрсөн шөнө харууллаа. Би яагаад ёс зүйгүй гэж хэлж байгаа юм гэхээр энэ улсын их хурлын гишүүний ёс зүйн 4-3-8. Улсын их хурлын гишүүн үзэл бодол байр суурь илэрхийлэхдээ албан ёсны их сурвалжийг баримтлана. Олон нийтийг төөрөгдүүлэх үндэслэхүүн мэдээллийг хоригдно гэж. Өнөөдөр засгийн газрыг огцруулахгүйгээд зогсож байгаа гишүүд ерөнхий сайдын дарамтанд орчихсон гэж хэлж шүү дээ. Тэгвэл улсын их хурлын даргыг огцруулахгүйгээд зогсож байгаа гишүүд улсын их хурлын даргын дарамтанд орсон болох юм. Гишүүдийг ингэж хэлж болохгүй л дээ. Өөр өөрийн үзэл бодол, өөр өөрийн үнэт зүйл, өөр өөрийн эрхэмлэх чанар өргөсөн тангарагынхаа хүрээнд энэ хүмүүс чинь итгэл үнэмшлэрээ зогсож байгаа юм. Яагаад энийг ийм байдлаар гуйлж мушгиж, гишүүдийн нэр хүндэд халдаж, үндсэн хуулийн эсрэг зогсохгүй, үндсэн хууль зөрчиж байгаа санал хураалтанд оролцохгүй гэж зогсож байгаа гишүүдийг хууль зөрчиж байгаа юм шиг, хулгай хийгээд нийлээ явчихж байгаа юм шиг, хин нэгний дарамтанд орчиж байгаа юм шиг, ажил албан тушаалын шантаж 8-нд орчиж байгаа юм шиг ийм байдалд оруулж өнөөдөр парламентын арчлал засаглалыг өстө жинхэнэ одоо шорот нутгаж байгаа юм бэ. Юуны төлөө? Эндээс би юу гэж ойлгож байна гэхээр цаашдаа бид улсын их хурлын гишүүд энэ улсын их хурлын даргын албан тушаал бол намын даргыг хийж болдог, хавсарч болдог албан тушаал биш юм байна гэдгийг хуулиар баталгаажуулах ёстой юм байна. Ийм тогтолцооныхоо өөрчлөлтийг хийж чадахгүй бол бид нэр энэ асуудал За үгэлээ. За 1 минут нэмж авъя. Ийм тогтолцооны өөрчлөлтөө хийж чадахгүй бол энэ асуудлыг бид олон дахин үзэхнэ. Өнөөдөр засгийн газрыг огцруулахаараа нүүрсний хулгай гэд огцруулдаг. Энэ нүүрсний хулгай ирсний хадны мангаатай боллоо. Нэг бол засгийн газрыг огцруулах үндслэл болдог, нэг бол улс төрчийг харлуулах үндслэл болдог. Аль нь юм бэ? Энийг эцэлмээр байна. Үүний тулд магадгүй бид нар энэ Эрдэнэс 5 толгойтой холбоотой асуудлыг олон улсын менежмент, олон улсын зарчмаар нь хөрөнгийн бэрждэр гаргаж ажиллуулж ижил энэний ард гарах бах. Эцсийн дүндээ энэ хууль хяналтын байгууллагаар тогтоогдох ёстой олон асуудлууд бидний ард үлдэж байна. Энийг бид эцэлж ийж парламентын засаглалыг арчлалын түвшинд авч үлдэх энэ үнд зүйлийг хамгаалж үлднэ. Улсын их хурлын гишүүд ард түмнийхээ өмнө өргөсөн тангарахтай үнэн ч өнөөдөр энэ зогсож байгаа шүү. Хэн нэгний төлөө, хэн нэгнийг дарга болгохын төлөө энэ зогсоогүй, суугаагүй гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. За үг хэлээ. Чудгийн Баярмаг